манай мэдээллийн хөтөлбөртэй хамт аваад баярлалаа. За Орхон аймагт гэр хорооллын 15 баг байдаг. Тус багуудад 90 орчим худаг ажилладаг байна. За үүний 61 худаг нь ухаалаг системээр ажиллаж байна. За гэтэл баярын өдрүүдэд цогтууж болоод цахилгааны шом өргөж 2 худаг нь цахилгаангүй болсны улмаас хөлдсөн байна. За үүнийг Эрдэнэт тус дулаан төгөөх сүлжээ орон нутгийн өмчт үйлдвэрийн газрын ажилтнууд цаг алдалгүй хэвийн ажиллагаанд нь оруулжээ. 2015 оноос өмнө ус түгээх байруудад нэг ажилтан ажиллаж 9-с 13, 14-с 18 цаг хүртэл ажиллаж 7 хоногт 2 удаа амардаг байсан. Энэ нь өглөө 8 цагт ажилдаа гараад орой 18 цагт харж ирдэг хүмүүсийн хувьд худгаас ус авч амждаггүй байсан. Үүнийг өөрчилж ус түгээх байруудад карт унших систем нэвтрүүлж үйлчлүүлэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлэн ард иргэд өдөр шөнийн альж цагт ус авах боломжоор хангагдсан юм а. Гэтэл зарим иргэдийн санаатай санаандгүй үйлдэлээс болж ухаалаг систем гэмтэх тохиолдлууд ихээр гарах болсон байна. Гэр хорооллын ус хангамжийн хувьд бол бид нар ус хангамжаа сайхан хийлээ. Маш нэмэлт машинууд гаргалаа. За гэвч одоо саяны хөөтөлтэй холбоотойгоор яахаарахгүй энэ хөөтнөөс холбоотойгоор бид нар одоо 2 хоногийн шугам хөлдөөсөн. Гэхдээ бид нар засаад гаргасан. Ер нь цаашдаа бид нар энэ худгийн барилга дээр ч гэсэн бид нар одоо асуудлыг тавихгүй бол ухаалаг худаг болгочдөг. Нэг ийм одоо С40 байшингаар нэг дулаан алдалт маш ихтэй байшингаар одоо худаг барьждаг. Дотор нь 5-6 тэн тавиад одоо халж өгдөг нөгөө шугам халаад дийлдэг. Нөгөө тогных нь мөнгө маш их гараад байдаг. Ийм асуудлууд гараад байх юм аа. Тэгэхээр энэ асуудлыг бид нар бас энэ бас л одоо энэ барилга захиалагчийн албанд өгөл бичиж өгнө. Цаашдаа энэ худгийнхаа барилга худаг гэж одоо нэг муу муухай юмар барьдаг юм биш. Худаг гэдгийг чанартай дулаан нөгөө дулаан хадгалах одоо материалыг одоо шаардлагыг хангасан ийм материалаар барих ийм технологиор барих шаардлагатай байна гэдэг дүгнэлт өгöd. Зөөврийн усаар ажилладаг худгуудад ухаалаг систем суудах боломжтой байгаа тул цаашдаа энэ тал дээр анхаарч ажиллах тухай саналыг аймгийн засаг даргын хамган газарт хүргүүлсэн байна. Нэг худаг барихад 15 орчим сая төгрөгийн өртөгтэй байдаг. Энэ зардлаар чанар стандартад нийцсэн дулаалга сайтай худаг барьж болох юм а. Учир нь муу материалаар баригдсан худаг өвлийн хүүтнийг даахгүй хоолой нь хөлдөх болон бусад хүндрэлүүд гарч байна хэмээн Эрдэнэт тус дулаан төгөөх сүлжээ орон нутгийн өмч товчоод компани инженер Мигмар Сүрэн хэлж байлаа.